Сайн байцгаана уу үзэгчдээ. Тэд ингэж хүсэг нэвтрүүлгийн маань цоо шинэхэн дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За бид өнөөдрийнхөө дугаараараа Сонгой архин дүүргийн 3 дугаар хорооны хэсгийн байцаагчийг онцолж байна. За энэхүү байцаагчийг онцлсны учир нь гэвэл Сонгой архин дүүр маань өөрөө нийслэлийн бусад дүүрэгтэй харьцуулахад нэлээд их хүн амын төвлөрлөгтэй. За тэр хэрээрээ цагдаа хандах, за цагдаагийн тусламжийг авахыг хүсэн иргэдийн хандлага тэр хэрээр их байдаг. За тэгвэл бид өнөөдрийнхөө дугаараараа дамжуулан Сонгой архин дүүргийн одоо байцаагчийн ажлын нэг өдөр. За түүний ачаал ер нь хэрхэн өрнөдөг. За байцаагч хүний хүсэл эрмэлзэл, зорилго тэмүүллийг өнөөдрийнхөө дугаараар дамжуулан та бүхэнд хуваалцахыг хүссэн юм. Ингээд түүний ажлын байр руу хамтдаа явж орцгоё. Бид Сонгой архин дүүргийн 3 дахь хэсгийн хороонд орж ирээд өнөөдрийн нэвтрүүлгийнхаа оролцогчтойгоо уулзаад сууж байна. За таны хувьд өнөөдөр яг одоогоор бол ачаал харьцангуй бага байх шиг байна тийм үү? Эсвэл ер нь ажил байгаад бид нарыг ингээд эрхийг угтаад ингээд ажиллаад хойш нь тавьчаад сууж байна уу? Эрхийг нь мэдсэн л дээ. Одоо ер нь өнөөдөр бол ачаал бол дууд гимтрийн жишээ дууламжтай бол харьцангуй тайван байна. За. Тэгэхээр өнөөдрийн тухайд ер нь та яг ямар ажлуудыг хийж амжуулаад иж байна? За өглөө манай ажил 8 цагаас эхэлдэг. 8 цагаас эхлээд дүүрэн цагтээс дээр очиод нийслэлийн хэмжээнд үлдсэн гимтрийн нэргүй олон хэвчрэн нөхцөлөд танилцаад араарч сонсоод тэгээд урд шүн эрүүжүүлэгдсэн зөрчил гаргасан этгээдүүдийн асуудлыг шийдвэрлээд яа урд өдөр хийсэн ажлаа цагдаагийн байгууллагын зөрчлийн санд шивээд одоо бүгд хийсэн ажлаа санд шивдэг гэж байгаа. Тэгээд санд шивээд тэгээд одоо 10 цаг гээд ирээл иргэдээс урилганд хүлээж аваад тэгэл асуугаал сууж байна да. Тэгэхээр одоо та ямар ажлууд төлөвлөсөн байж байна? Одоо усын хэмжээнд галц зэвсгээд нэг цаар хэмжээ өгч байгаа. Тэгээд энэ сүүлийн зэвсгээр галц зэвсгийн ашиглан иргэд их гимтрийг үйлдвэр гимтрийг тоолгодож байгаа. Охирогч тоолгодож байна. Тийм болохоор галцгийн талаас гэдэг юм бол нэлээд хяналт тавьж зэвсэг гэдэг арга хэмжээг бол жилд одоо 2-оос шууд зохион байгуулж галцыг бүртгэж тэр үйл ажиллагаа хяналт тавьж ажиллаж байна. Тэгээд галц зэвсэг эзэмшиж байгаа энэ хороонд амьдардаг галц зэвсэг эзэмшиж байгаа хүмүүсээр одоо хаягуудаар нь явж галц зэвсэг бүртгэж тоолох ажил байна. Тэгээд бас ерөнхий боловсролын одоо манай энэ цаан дотор дунд сургууль байж байгаа. Тэгээд сургуулийн сурагчдаар гимтрийн урсан зэрэглэж чиглэлээ яриа ухуулгах юм. Тэгээд одоо орой болохоос согтуугийн дуудлага хийдэг. Одоо согтуугийн дуудлагаар явна. Цагдаатай хойлоо тэгээд дуудлагаар явна. Бас мөн одоо арх согтуурлуундаар одоо энэ баяр шинэ жилийн баярыг төхөөлж ойрч байгаа болохоор энэ гар дээр согтуурлуундаа худалдаалдаг тийм зөрчил бас ихсэж байна. Тийм болохоор гадуур бас шалгалт хийн. Тийм л ажилтай байж энэ. Ер нь та нарын ажил бол өдөрт ингээд дундраал улам ингээд өрнөөл ээж идэг юм байна тийм. Өдөр болгон л ер нь жоохон өөр л байдаг л да. Яа зарим үед аюу тайван өдөр бол байдаг. Зарим үед бол нилээх ачаал ихтэй байдаг. Өнөөдөр бол ер нь тайван л өдөр байна л да. Яг 3 дугаар хорооны тухайд гэвэл хүн ам хичнээн оршин суугчтай юм бэ. Ер нь хэр тайван хороо вэ? Манай Сонгой архин дүүрэг чинь 32 хороотой. 32 хорооно одоо манай 3 дугаар хороо бол 2000 орчим өрхийн 10,000 гаруй хүн амтай. Одоо энэ Сонгой архин дүүргийн 1 2 4 20 26 дугаар хороотой хил залгадаг. Бас орсон сууж байгаа айл дэрхүүд ихэнх нь гэр оролдоод байшинд гэрт амьдэрдэг. Байшин оролт байхгүй, гудамж ихтэй, харанхуй гууж алга ихтэй, гимтрийг зөрчил бас их гардаг тийм хороо байж байгаа. Тэгэхээр бас дуудлагууд бол бас нилээдгүй ерөнтэй. Яг энэ хорооны хувьд бол цагдаатай гадаа хоёр л хүн яг одоо тийм иргэдээс ирсэн дуудлагад бол явж ин гэсэн үг тийм ээ. Хороо явуулсан дүүргийн цагдаагийн хэлцээс яг томилогдсон албаагч нь мөрдөн байцаагч нэг, эрүүгийн төлөвч нэг, хэвжрэм ажилтан ингээд хоёр ингээд 4 хүн алхам тушаалтай байж байгаа. Эрүүгийн төлөвч мөрдөн байцаагч дүүрэн цагдаагийн хэлцээс суудаг. Хэвжрэм ажилтан хорооны цагдаагийн хэсэг дээр суудаг байж байгаа. Та нарын хувьд ачаал ер нь хэр вэ? Яг та нарын энэ тийм ээ бүтцэд одоо энэ яг 3 дугаар хорооны одоо 10,000 гаруй хүн амд ингээд үйлчлэн гэхлээр ер нь ачаал бас нэлээ их л юм шиг санагдаад байна л да.
ачаал бас ерөнхийдөө их л байдаг л да. Тэгээд ерөнхийдөө бас нэг хорон дээр удаан ажиллаа сурчаараа гимтэр холбож болсгүй газруудаа өрсөн сэргийлээ эргүүлээ зохион байгуулалт ажиллахаар бас ерөнхийдөө бас гимтэр буурч байгаа. Иргэн нөлөө байж байгаа. Сүүлийн 5 жилээс одоо гимтрийн одоо гаралтыг авч үзэхэд сүүлийн 2 жил одоо гимтрийн гаралт буурсан байж байгаа. За. Тэгэхээр та бүхэн хэлж штэ ер нь удаан ажиллаад тэгэхээр хаана ямар ингээд хэрэг гарах гэдгийг тэрийг өрчлөн сэргийлээд явуул ингээд илүү төхөн байдгаа гэдэг чинь таны хувьд яг энд хэдэн жил ажиллаж байгаа? Одоо энэ 3 жилд ажиллаж байна. За. Одоо та битээр гараад одоо тэр галц зэвсгийн бүртгэл рүү явна гэсэн үг юм байна тийм үү? Тийм. За тэгвэл таны ажлын цагийг алдуулаад яг хамтдаа тэр ажил руу чи дагаж явж иднэр болох уу? Болно. За тийм. За. 2012 оны эхний 5 сард бол бүртгэгдсэн юм байна. Жилд бол 1-2 бол бүртгэдэг байж байгаа. 2012 оны бүртгэл хийгдсэн юм. Одоо 2012 оны сүүлээс галц зэвсгээр бас гимтэг үйлдвэрлэдэг байгаа болохоор галц зэвсгэр нэлээд хяналттай байд бас бууны бүртгэл судлаа явуулж байгаа. Тэгээд таних чинь дор шуулын Баттулга тий. Дор шуулын Баттулга. Баттулга 42.8 дот тийм үү? Тооз 8. За буу бүртгэгдсэн. За бууны зураг авах хэрэгтэй. За одоо юу хийж байгаа юу? За энэ юм дээр. За одоо нэг бууны зураг аваад боллоо да. Ирж хоорондоо ганц хоёр асуулт асуучих тийм ээ. Тэгэхээр сонгон хайрхан дүүргийн 3 дугаар хорооны тухайд гэвэл галц зэвсэг эзэмшдэг хичнээн иргэн байдгийн. Тэгээ эргэж юу яг ямар зориултаар ихэвчлэн галц зэвсгийг эзэмших хэрэгтэй байдаг юм бэ? Иргэд байгуулга болохоор 4 төрлөөр одоо галц зэвсэг эзэмшнэ. Нэгдүгээр болохоор үзмрийн чиглэлээр одоо тэ өөрөө одоо буу цуглуулдаг юм гэж болно. Үзмэр агнах тэгээ байлдааны зориултаа буулаар иргэдийн гадар бол байхгүй. Хоёрдугаар бол аж ахуйн байгууллагууд харуул хамгаалтын зориултаар 4 төрлөөр ашигладаг байж байгаа галц зэвсгийг. Одоо сонгон хайрхан дүүргийн 3 дугаар хорооны иргэдээс ихт бол 34 иргэний гар дээр бол 38 буу байна. 38 буу нийт одоо 12 төрлийн галц зэвсэг иргэдийн гар дээр байж байна. Одоо тэгэд бүртгэл судалгаа одоо ихлээд 7 хоног байна. 38 буугаас 18 буу нь одоо тоологдсон бүртгэд орцсон явж байна. Галц зэвсгээ бүртгүүлэхгүй байх гэсэн тийм хүмүүс бол байдгүй л те. Зөв хүмүүс санамсргүй байлаар мартах ч юм уу те. Жил болгон юун дээр бүртгэл одоо орон нэгдээ мартснаас болж одоо бүртгүүлээгүй ганц ярьж бүртгүүлээгүй асуудал гардаг. Тэрэн дээр болохоор галц зэвсгийн тухай хуулиар бол 30 мянган төгрөгөөр иргэнд таргуулаар амж авч шийдвэрлэдэг байж байгаа. За тэгэхээр одоо та бүхэн энэ дээр бүртгэлээ хийчээд дараагийн очих газар маань ханаагаа үлээ. Одоо нэг архины хамааралтай иргэд дээр ухуулга сурчлага яриа хийх одоо гимтэр сурсан зэрэглэх чиглэлээр яриа хийх тийм асуудал байгаа. Битэл Монгол гэх төрийн бус байгууллага дээр бас яриа хийнэ. За. Өнөөдөр таны ажлыг өдрөөс хойш ингээд бүтэн дагаал ингээд явуулаад тэгэхэд бол бас нилээх алхан за нилээн бас төвчээр сорьсон ажил юм байна шүү. Тэгээ хүний сайн муутаас нилээх таарна. Тэгэл бас энэ хийж байгаа ажил маань бас ийм ажилтаа тэгэл ямар нэгэн байдлаар одоо сайн муу янз бүрийн хүмүүстэй харьцдаг. Тэр болгонтой бас ив зүг нь олж бас хуулийн дагуу харьцах бол бас болохгүй дээ.
Тэгэд ингэдэг штэ хүмүүсийн дунд одоо хүний муу цагдаа гэл тэгээд идэг тийм ээ. Гэтэл та нарын хувьд яг ийм үгийг сонсохоор яг ямар байдгүй. Эргээд зарим хүмүүсийг хэлж байгаагаар бол дандаа болохгүй бүтггүй зөрчил гаргасан хүмүүстэй л та нар нөгөө ажил үргийнхаа хуваар холбогдох болж байгаа. Тэр утгаараа яагаад тэр нөгөө хүмүүсээ сайн үг эргээд та нарт хэлдэггүй учраас тийм үгээс гардаг гэж ярьдаг юм байлээ. Тэр болгон хүмүүс бол нэг одоо яг төвчл гараа цагдаад жормдож байгаа хүмүүс байна болохоор цагдаа муу энэ гэж ярьдаг байх л та. Яг тэр хүмүүс болохоор бид нэр хуулийнхаа дагуу арга хэмжээ авч байгаа. Зүгээр энэ хоёр талтай л асуудал юм л да. Зарим хүн эрхээ хамгаалагдаад тэр хогс иргэний эрхийг хамгаалаад асуудлыг шийдвэрлэж байгаа. Зарим хүмүүс баярлж идэг. Зарим иргэд болохоор одоо энэ нэг зуршил гаргасан иргэнд одоо та ийм зуршил гаргасан байна, ийм асуудал гаргасан тайлбарлаад хуулийн дагуу арга хэмжээ авч байгаа тэр хүн болохоор гаргасан зуршлыг хүлээн зөвшөөрөхгүй ойлгохгүй байгаа тохиолдолд бас цагдаа бас буруугаар ойлгох тийм асуудал байгаа. Ер нь тэгээд гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрөөд уучлаарай нэрээ миний буруу байсан байна. За дахиад би ийм зөрчил гаргахгүй гэсэн хүмүүс ер нь хэрэг байх уу? Байгаа л да. Одоо энэ хүн одоо ингээс огтуй гэртээ ахсан дэвсэн гэдэг ирж чинь маргааш өглөө ирүүл болно. Бос асуудал ойлгон та өчтөр ийм зөрчил гаргасан шүү. Ийм зөрчлийн дагуу одоо манай Монгол Улсын зархаан асуудал хуулийн 21-р зүйлснээр арга хэмжээ авч байна гэдээ хэлж ярихад ойлгогдол та иргэд. Өдөрт ингээд та ойролцоогоор хичнээн дуудлаганд ингээд явах бай. Яг одоо хорон дээр бол өдөрт бол 3-4 дуудлаганд бол тогтмол явж байна. Магадгүй танд ийм нэг тоон судалгаа байж мэдгэл юм л та өнгөрсөн хугацаанд нэг ойролцоогоор тичнээн хэрэг дээрч гэдэг юм уу тичнээн юм дээр ингээд ажилласан байна гэдэг. Сүүлийн хэсгийн хэмжрэмийн ажилтан гэдэг болохоор яг цагдаагийн ерхий газраас одоо эрүүгийн байцын хуулинд заасан доо хэрэг хүртгэл ажиллагаа явуулж байгаа л да эрүүгийн. Одоогийн байдлаар одоо энэ сүүлийн яг 3 жил хэмжрэмийн ажилтнаар ажиллаж байна. Одоо энэ дээр бол яг эрүүгийн хэрэг дээр ажилласан тохиолдол бол 30 гаруй хэрэг дээр л ажилласан байж байгаа. Мэдээж мэрэгжил бүхэн өөрийн гэсэн онцлог давуу талтай бас бахархал дүүрэн байдаг тийм ээ. Тэгэхээр таны хувьд яг энэ мэрэгжлээрээ ингээд өдөө хүртэл ингээд ажиллаад байж байхад мэдээж би яг энэ мэрэгжлээ зөв мэрэгжлээ яг би эзэмшсэн юм байна. Үнэхээр би яг хүний төлөө гэж явж байгаа юм байна гэдэг яг эзэмсэн мэрэгжлээрээ давхар ингээд бахархал төрж исэн үе гэвэл цагдаагийн байгууллагад ороод анх ажиллаж байхдаа шантарч байсан үе байсан л да. Шантраал би одоо яагаад ийм асуумдаар тавьчихсан юм болоо гэж шантарч байсан. Одоо эргээд харахад бас тэр үе маань бас дурсгалтай үе юм уу хөдөө ингээл ажиллаад бас хүдэн ингээл даараал хүнд бас муугаар хилүүл явж чадсан юу л байсан л да. Одоо бол яг ингээд бас туршлагасаач гэх юм уу да тий. Бас арай л гайгүй л болсон л да. Гэтэ энэ албанд бас орж ажилласнараа бас эр хүн бас иргэд олон нийтийнхээ амгалан тайван байдлын л ажиллаа явж байгаадаа бас баярлаж бахарх зүйл нь тэндэл байд юм да. Хүмүүсээс яг ямар үед тийм ээ хөвчлэн яг баярлалаа гэж чин сэтгэлийн тэр баярлалаа гэдэг үгийг ер нь та нарын хувьд сонсдог байна. Иргэдээс одоо ирүүлж байгаа өргөдөл, гомдол, дуудлага мэдээлэлд очоод хуулийн хугацаанд нь шалгаад иргэний тэр гаргасан үргэлжлэлийн дагуу одоо асуудлын шийдвэрлээ тий холбогдох хэмжээнд асуудлын шийдвэрлэл хариу мэдэгдээл энэ таны гаргасан өргөл одоо цагдаагийн бол ийм арга хэмжээ авсан ингээд хэлж явахад иргэн тодорхой нэг хариу хэлнэ л дээ. Зарим иргэн бол баярлалаа гэн зарим нь бол за энэ хүн ажиллаа хийж байгаа ёстой юм чинь ингэж хэлэх ёстой ч гэдэг юм уу тий. Тийм үед л иргэн баярлалаа ч гэдэг юм уу тийм хариу хэлж яадаг л дээ. Яг цагдаа хүн төрийн цагдаа иргэн хүний яг эрхийг зөрчигдсөн эрхийг нь сэргээгээ тэр эрхийг нь хамгаалж байгаа тэр хамгаалсан гэдгийг мэдрэх үед л илүү баярлах сэтгэл яг өөрийнхөө мэрэгжлээрээ бахархах үе бас гадаг байх тийм ээ. Тийм бас байна. Одоо бараг 19 цаг болж байна. Тэгэхээр та бүхэн одоо ажлын байр руу дахиад 3 дугаар хороо явж байна тийм ээ. Тэн дээр одоо очиод танд хийх ажил хэр байна? Одоо өдөр хийсэн ажлаа бич тэмдэглээл. Тэгэл хэрэг зуршил гарахгүй хэвийн тайван байх юм бол тэгэл буунда. За тэгвэл одоо хоёулаа таны ажлын байр руу яв тийм ээ. Тий. Сайн муу янз бүрийн хүмүүстэй харьцдаг. Тэр болгонтой бас юу зүг нь олж бас хуулийн дагуу харьцах бол бас болохгүй дээ. Хуулийн дагуу энэ арга хэмжээ авч байна л үүндээ сайн ойлгуулж өгвөл энийг ч ойлгохгүй байхгүй шүү дээ. Үзэгчдээ
За бид одоо Сонгон архин дүүргийн 3 дугаар хорооны цагдаа хэсгийн байрны гадаа хүрэлцэн ирээд байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн оролцогч Буд зам битээр за өдрийн 14 цагаас хойш одоо оройн 19 цаг болж байна. 19 цаг хүртэл 5 цагийн хооронд оролцогчийн ажлыг сурвалжллаа тийм ээ. Тэгэхээр ер нь бол өнөөдөр нэлээд ачаал багтай гэж хэлж байгаа, үзэж байгаа тийм ээ. Тэгсэн ер нь бас бидний хувьд бас нэлээд ачаалтай юм шиг санагдлаа. Хэд хэдэн газруудаар явлаа. Ажил ер нь байнгын л ингээл өрнөөл байд юм байна. Өдөр болгон л өөр л ажил орсон л өнөөдрийн хувьд бол тэгээд галц хэсгийн галц хэсгийн харамжны хүрээндээс айл өрхөөр явлаа. Гадуур явж бас архины хамааралтай хүмүүст одоо хуулган яриа хийлээ. Дуулаханд явлаа. Тэгээд өдөр болгон янз бүр л байдаг л та. Надад тэгээд нэг ийм зүйл санагдал байж л алтай нааш ярьж байхдаа та ярьжсэн бараг 10 жил ажиллаа гэдэг ярьжсэн шүү дээ тийм ээ. Тэгээд ингээд анх яг цагдаагийн ахтаймаас сонсогч болоод ингээд төгссөн. За төгсөөд хөдөө хуваарлагдсан. Хөдөөнөөс энд хурж ирээд ингээд ажил ингээд ер нь цагдаагийн алав ер нь нэлээд dig жайг нэлээд хатуу чанга бүх зүйлд ингээд багаасаа дээш яг ингээд айжмаар ингээд өгсдөг яг тийм албан байна гэдгийг би өнөөдөр бас ингээд таны ярианаас бас сонсоод мэдрэл явууллаа. Яг энэ ажлыг бас хүмүүс энэ албанд ажиллаж байгаа хүмүүс болон ажлыг багаас нь л хийж хийхгүй шууд томоос нь хийнийг бол бас болохгүй байх л та. Тийм болохоор энэ ажлыг анханаас нь хийгээд яг ингээд сурчвал бас сайхан албан байгаа. Цагдаа албан. Тэгээд анханаас нь багаас нь хийж эхлэхээр нөгөө амьдралын нөгөө байгалийн шалгарлаар гэдэг шиг хүн тэнцэхгүй цааш нь явахгүй гэдэг нь бас яг ингээд шигшигдээ шалгараал үлддэг баг. Тэ цаашид ингээд сонирхолтой хүмүүст нь хүртэл илүү нөгөө сонирхлынхаа дагуу илүү хүсэл мөрөөдлийнхаа дагуу ингээд яг энэ ажлаа илүү ингээд хийгээл явж л байдаг байх л та тийм ээ. Тийм дээ ямар нэгэн байдлаар алдаа туршил гаргасан тэгэл энэ албанд бас тэнцэхгүй байдлаар бас тэгээд гарч байгаа тэгс хүмүүс байдаг. Энэ албанд олон жил ажиллаад энэ албаныхаа бас нэг төр өндөр төрөөр ажиллаж байгаа хүмүүс хүртэл манай албан зөндөө байж байгаа. Тэгэхээр таны хувьд бол цаашд ингээд ажиллах хүсэл мөрөөдөл бас нэлээдгүй байгаа. Тэгэхээр ингээд цаашид тийм ээ одоо яг энэ албыг хашаад яг энэ мэргэжлийг эзэмшсэн хүний хувьд гэвэл яг хүс зорж явдаг мөрөөдөл гэвэл яг юу гэдэг юм бэ? Тэрийг манай үзэгчтэй нэвтрүүлгийн төгсгөлд хуваалцъя гэвэл цагдаагийн байгууллагад орж ажилласнараа бас тодорхой бас бахархаж явдаг. Тэгээд энэ албанд одоо бас олон жил бас үрдэлтэй ажиллахыг хүсдэг. Тэгээд бас мэдээж одоо цагийн нөхцөлтэй холбогдвол өөрөө сурч боловсрох хэрэгтэй байна. Одоо өнөөдөр би урд сурсан зүйлээ улам батцуулж ахаа цаашаа сурж боловсрох бол бас цаг үесээ хоцрох тийм асуудал бас нэлээдгүй гардаг л да. Зарим үед бол мэдэхгүй юм гардаг. Мэдээгүй асуугаал явдаг. Харин тэр бол хүнээс асууж болж чадахгүй. Тийм болохоор одоо өөрөө сурч боловсрч цаг үетэйгээ бас хамтран зэрэгцэн алхах хэрэгтэй л дээ. Та түрүүн бас надад ярьжсэн хүмүүс хамгийн гол нь хуулийг зөв сурчлаад зөв хэлээ тайлбарлаад өгвөл эргээд тэд нэр буруугаар ойлгоод надад буруу байдлаар хандах асуудал нь байдаггүй маа. Харин хуулийн нэр бариад сүрдүүлж далаалгавал эргээд харин өөр асуудал үүсдэг гэдэг талаар ярьжсэн. Тэгэд энэ үгчнээс үнэхээр яг сайхан санагдажсэн. Та одоо ийм зөвшөл гаргасныг хэлж ойлгуулаагүй мөртлөө таны одоо ингэж аргамж аав тэгж торгоно ингэж баривчлан гэдэг бол бас зохисхүүлдэ иргэнд ойлгуулад тэгээд энэ ойлгуулсан ойлгомжлол нь иргэнд ойлгуулсныгаа дагуу тэр одоо иргэн хүнд танд одоо энэ хуулийн дагуу таны гаргасан үйлдэлд одоо энэ хуулийн дагуу ингэж аргамж авч байна л гэдэг ирэндээ сайн ойлгуулж өгвөл энийг ч ойлгохгүй юм байхгүй шүү дээ. Иргэн хүнд төвчл гаргасан үнэн гэдэг нь нотлогдох юм бол тэр хүн хуулийн дагуу аргамж авах л шүү дээ. Таны ажлын цаг ер нь оройд хэд гэж тардаг вэ? Өглөө бол 8 цагаас яг дүүргийн цагдаа хэлцэлцээс эхлээл явдаг л да. Тэгэл өдөр ажиллаа тэгэл зохицуулаад явж байгаа л орой 21 цаг 20-21 цаг үед бол хэрэг зөрчил ер нь бол гайгүй тайван байх юм бол тэгэл дүүргийн цагдаа хэлц рүү мэдээг өгөөл тэгэл боон л да. Одоо бол оройны 19 цаг өнгөрч байна тийм ээ. Тэгэхээр таны хувьд одоо ороод хийх ажил хэрэг байгаа байлаа? Одоо ороод өнөөдөр хийсэн ажлаа бич тэмдэглээ. Дүүргийн цагдаа хэлц засгаруугаа мэдээгээ өгөөл тэгэл байдал хэвэн байвал тэгэл боон да. За тэгвэл ингээд таны ажилд ингээд амжилт хүсье. Тэгээ та ажилдаа илүү мэрэгчээд илүү их зорьсон зорилгодоо хүрэхийн эрүүлэг дэвшүүлээ тань. За баярлалаа. Та бүхэн ажил амжилт хүсье. За.